Эй, юу яцгаана? Ингээд бүтэн бисэн маань дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Би шалгалтын хажуугаар нэг жоохон цаг гарсан болохоор үнэхээр хийгээд дасчлаа одоо сар гараа хийсэн болохоор. Тэгэхээр ингээд хийчихье гэж бодлоо л да. Яг хуу эдитийн хувьд бол нэг их эдит орохгүй бах. Тэг үйлчлэгчээ. Ингээд бүтэн бистэй тавтаа марил. Бүтэн бисээ эхлэхээс өмнө тааш заавалчгүй мэдэх ёстой нэг мэдээллийг хүргэе гэж бодлоо. Юу юм бэ гэхээр би вебсайт ажиллуулж байгаа. Энд дээр манга орчуулдаг. Таад маань 1133 дугаар мангаг үзег бол ороод үзээрэй. За ингээд би манга постлчлоо, орчлоо гэд янз бүрийн юм хэлээд байхгүй ч гэсэн аль болох YouTube-ийн community хэсэг дээр за мангаг орчуулаад дууссан, нэмэлт орсон шүү гэдгээр танарт мэдэгдээд явуулахаар community сайн хараарай гэж хүсье. За дээрэс нь One Piece ертөнцийн нэг сонирхолтой мэдээлэл байгаа нь Франки дуу оруулагч. Одоо энэ дуу оруулагч маань ажилласаа ер нь гарахаар шийдсэн. Үхээгүй шүү. Үнэхээр үхээгүй. Зүгээр л биеийн эрүүл мэндээсээ болоод одоо ингээд би цаашдаа Франкигийн ролыг гүйцэтгэж чадахгүй юм шиг байна. Гэхдээ супер зугаатай байлаа гэсэн яг Twitter-ийг өөрөө нийлсэн байлаа шүү. За ингээд бүтэн сая өдрийн контентоо орцгоё. За энэ удаагийн маань одоо топ постын маань нэг бол Cool Sensei, Cute Sensei. За 3 өдөр юм бичсэн юм байна. Moria гэсэн арчигтай нийтлэн. За юу гэж байгаа вэ гэхээр за ингээд өнгөрсөн баларсан Moria гэрч байна. Миний бодлоор л Moria Shichibukai байхдаа өөрийн чөтгөрийн жимсээр үхсэн аюултай хүмүүсийг амьлуулчихсан. Тэгээд Luffy ялгчаад байхад Shichibukai цолоосоо буугаагүй шүү дээ. Тэгээд дараа нь татан буугдахад буусан билээ гэж байна. За тэгэхээр Moria эсвэл Moria-гийн чөтгөрийн жимс эзэмшигч хар сахалтын багт байвал энэ зуршил юм болж магадгүй гэд зураг нэг ийм зураг байна. Zebek, Roger, Ace цагаан сахалт энэ дүрийг амьлуулсан дайнд оруулж байгаа юм байна л да. За яхаа байж. За яхууч гэж ер нь аюултай л да. Тэгээ Moria-г бас хар сахалт хайгаад байгаа штэ. Тэгэхээр бас байж болох юм тийм ээ. За ингээд дараагийнхаа пост руу орцгоё. Annie Marzipan. Ди үндэстэн ба сүлийн дайны талаар заавал оруулаарай. Уусаа пост ч сайн байсан болохоор дэмжигдээд хоёрт ороод ирчээ. За ди үндэстэн. Дэлхийн засгийн газрынхан яагаад ди огтонтой сайдаг вэ гэхээр 800 жилийн өмнө соёл иргэншил шинжлэх ухаанаараа хол тасарсан нэгэн хаант улсыг 20 улс нийлж тэр улсыг устгасан байдаг лээ. Тэрхүү эртний хаант улсын иргэд бүгд ди үндэстнүүд байсан баха. Төрөл бүрийн хүмүүсээс бүрдсэн улсаа авраг бийд загсан хүн гэх мэт. Тэгэхээр ди үндэстнүүд дэлхийд даяар тархсан асуудал гарч ирэх болгонд ди огтой хүмүүс л байх юмаа гэж Горос нар ярьдаг. Дэлхийн засгийн газар ди огтнуудаас айдаг нь дэлхийг булаан эзлэн гэсэн айдсаас эртний хаант улс буцсан сэргийхээс айдаг гэсэн үг ээ. Joy D Boy. The Monkey гэр бүлийн Monkey the Garp тэр усан цэргийн адмирал цалтай. Тэр бүх одоо түүхийг мэдсэн байхаа. Плот адмирал болохоор байсан ч тэнгэрийн луунуудад шууд захирагдахгүй гэсэн шудраг шулуун зангаасаа болж цоологддоггүй. Гэхдээ дэлхийн засгийн газрыг тэнгэрийн луунууд удирддаг байхад яагаад өдийг хүртэл усан зэрэг хിവэрэ байдаг вэ? Гэхдээ Гарпи өнгөрсөн амьдрал далайн дээрэмчд үнэхээр дургүй. Нэг тийм түүх байдаг юм байна. За тэгээд Люфигийн ээжийн талаар ерөөсөө дурддаггүй. Магадгүй Гарпийн аав ээжийг эсвэл Люфигийн ээжийг далайн дээрэмч алсан баха. Тиймээс далайн дээрэмчдэд үнэхээр их хүссэн. За тиймээс л цэргийн замыг сонгож олон далайн дээрэмчдийг болгож авсан гэдэг баха. Тэгээд драконыг усан цэрэг болгосон ч усан цэрэгийн дэлхийн засгийн газрын одоо харанхуй талыг мэдээд усан цэрэг байхаа болсон. Гэхдээ бас далайн дээрэмч ч болоогүй. Харин Люфи маань сонгогдсон нэг юм байхаа. Дэлхийн өөрчлөлгөөр заягдсан нэгэн. Люфи тэр жимсийг зүгээр нэг идээгүй. Люфи олж ирж түүнийг сонгосон баха. Люфиг олж ирж түүнийг сонгосон баха. За сүүлчийн дайны талаар одоо ингээд ярих хэрэгтэй юм шиг байна. Zoro versus Shiryu. За яагаад ингэж бодож байна вэ гэхээр хар сахалтын багийнхан дэлхийн ховор жимсүүдийн одоо ингээд зэр зэвсгүүдийн араас яваад байгаа юм шиг санагдсан. Тэд удахгүй Михакиг ангуучлах баха. Түүний сэлмний араас. Яг хөө Михакч хитрхийн өвчтэй хар сахалтын багийнхаа эсрэг юу ч хийж чадахгүй л болов. Тэгэхээр Ширьюд Михакийн сэлмийг аваад өгчвөл дэлхийн шилдэг сэлэмчний цол түүнд очих юм аа. Угаасаа Зорогийн хамгийн сүүлийн өрсөлдөгч нь Михак байна гэхээр боломжгүй. Тэгээ Зоро түүний өршөөг аваад дэлхийн шилдэг сэлэмчин болох хаа. За одоо сүүлийн дайн руу орцгоё. Тэгэхээр сүүлийн хамгийн том дайн хаана болох вэ гэхээр Бурхны хүндийн. Яагаад ингэж бодож байна вэ гэхээр сүүлийн арал Рафтэлд очих юм нь Бурхны хүндийн байдаг юм аа. Люфигийн багийнхныг зогсоохын тулд дэлхийн засгийн газар энд хүлээж зогсоохыг оролдох болно.
Тиймээс энд дэлхийн засгийн газрыг эсрэг Люфигийн холбоотнууд болон флот гэсэн маш том дайвар нөх болно. Гэхдээ энэ дайн сүүлийн дай биш ээ. Зүгээр л өмнөх дайн нь мэдээж Люфигийн багийнхан энэ дайнд оролцохгүй. Тэд Рафтэлд очихын тулд бүсэлтийг сэтэлж зүхтнаа. Люфигийн багийнхан Рафтэлд ирэхээс өмнө Шанкс болон Харсгалтын багийнхан хоорондоо тулалдсан байхаа Шанкс өгсөн байна. Ингэж л Люфигийн эсрэг Харсгалт гэж үш хонзон атаа орслоор дүүрэн тулаан өргөх юм аа. За нэг ийм тамаг байдаг юм аа гэж байна. За доор нь Котаки маань Диогийнхан бол дэлхийн засгийн газрыг эсэргүүцсэн хүмүүс юм аа. Миний бодлоор 800 жилийн хаант улс үнэхээр ийм үгийн иргэшээлд орсон баг. Тийм учраас хамгийн хүч хэрхэг Диог байсан ч 20 хаант улсын хажууд юм болохгүй гэж байна. За нэлээд урт юм байна. Тэгээд дунд нь би нэг хэд алтлаа. Гэтэ яг ингээл бичсэн байна. Би яг өгөл давалтаа холдоод байгаа ч гэсэндээ. За одоо энэ дэр би яг өөрийнхөө бодлыг та нарт хэлье. Би хувьдаа сүүлийн дайныг Харсгалтын эсрэг хийнэ гэж үнэхээр боддоггүй маа. За Харсгалт бол бидний мэдхээр за дотроо 3 оршихуйтай, 3 зүрхтэй. Тэгээ ингээ 3 чөтгөрийн жимс эзэмших магадaltaй гэдэг яг энэ магадл байгаадаа манайх одоо бүгд мэдчихэж байгаа. Тэгээд энэ дээр нь нэмэхэд Харсгалт угаасаа за энэ бол бүр батны гэж би дотроо боддог байхгүй. Шанксын тэр сүүлийн манганы энэ хэсэг дээр хүртэл гарч яах нь одоо чи энэ нэрийг сайн санаж аваарай ч юм уу те. Энэ нэрийг санаж байгаа өстэй Люфи. Ер нь Шанксыг ингээд сүүлийн мангаан дээр нэлээд ер нь муу дүрээр айгүй их дүрслээд байгаа. За тэгээ энэ нь яг юу гэж байгаа юм бэ гэхээр за одоо хүртэл нууц байгаа ч гэсэндээ Шанкс ер нь эсрэг талд орох хамгийн их магадaltaй хүн байхаа гэж би дотор таамаглаад байгаа. Тэгээд үнэхээр тэр одоо Holy Knights буюу ариун цэрэг, ариун дайчт юм уу? Ариун дайчтын хантай ер нь холбоотой байж магадгүй гэж одоо Шанксыг авч үзээд байна л да. Тэгээд дээрээс нь Шанкс ч тэр тухайн үед одоо Роджерийн хөлөг дээр байсан. За яах вэ? Рафтэлд дээр ороод яг юу юм бэ гэдгийг мэдхийнхаа өмнө багийг асраад хөлөгтөө үлдсэн байдаг шүү дээ. Тэгсэн ч гэсэндээ за One Piece гэдэг нэг юм байдаг юм байна. Рафтэлийг хаана байгааг цор ганц мэдчихэж байгаа одоо хүчтэй хүн нь Шанкс байгаа шүү дээ. Олцоход л One Piece-ийг олоод далайн дээрмжтэй хаан болчихноо. Олоод ямар ч утгагүй гэдгийг Шанкс өөрөө мэдээд тунгаацсан болохоор за хоёр талын аль нэгийг сонгоё. Тэгээ миний одоо удам мөксөө юу илээ гэхээр Шанкс ч ер нь бол тэнгэрийн луу болж таарах гээд байгаа. Тэгээ тэр ч утгаараа одоо хөлөгт нь яг чөтгөрийн жимс идсэн хүн баг байхгүй гэж ярьдаг шүү дээ. За мөн бас тэнтэй холбоотой янз бүрийн ингээд холбоотой нууцуд нэг нэгээрээ гараад ирэх бах. Гисэн ч гэсэн одоо би хувьдаа Шанкс бол яг эсрэг талд орж магадгүй дүр юм аа. Эсрэг талд ороход бол би гайхгүй. Эсрэг талд ороод үнэхээр ингээд дайдахад надад бол бас гоё л байх бах. Яг гоо жоохон бухимдалтай ч гэсэн. Still good. Тэгээ дээрэс нь та нар энэ яг энийг сайн хараарай. Энэ бол далайн дэмжний хан Роджерийн дайралт байгаа байхгүй сэлмээрээ. Энэ болохоор Шанксын дайралт. Адилхан нэртэй яг адилхан дайралт. Бас зүгэл сонирхолтой. За дараагийн пост. Hero Dragonfly гэнэ. Та нар бүгд буруу бодоод байна штэ гэж байна. За энэ чөтгөрийн жимс анх гарахдаа Гомо номыг байсан. Одоо бол бидний мэдгээр Хито номын нарны бурхан. Тухайн үеэс Шанкс хэр хүчтэй байсныг мэдэхгүй ч та хүүс хүүн Роблучитэй энэ зэрэг цэвц хүчтэй гэж гардаг. Яг хөө сүлжийн бэтэд болтоход нилээн нэрвлүүлсэн санагдсан гэж байна. За нэрвлүүлсэн нь юу гэсэн үг юм бэ гэхээр ер нь бол хүчин суллуулсан, одоо суллагдсан юугийн зохиолчин цаанаасаа хүчийг яаруулсан гэсэн утгаар л байх. За тэгээд цаашаага Шанкс түнэс чөтгөрийн жимсийг хулгайлсан. Мэдээж тодорхой хэмжээний эрсдэл гаргасан байж л таараа. Иймд тодорхой хэмжээний эрсдэл гаргаж хулгайлсан чөтгөрийн жимсээ зүгээр л нэг баарны текэн дээр тавих уу. Яг уу хөлөг дотор нь бол уулын дээр юмч тулгаалцах байх гэж боломжсон байх л да. Гэхдээ зүгээр л Люфигийн яг дэргэд бүр яг хайрцаг нээлттэй тавьсан байдаг. Тэгэхээр Шанкс анхнаасаа Люфид идүүлэх зорилготой байсан юм болов уу? Шанкс бол One Piece-ийн ихэнд гарсан дөрүүдийн нэг мөртлөө одоо ч хамгийн нослог дөрүүдийн нэг хэвээрэл байгаа. Миний бодлоор бүх зүйл анхнаасаа төлөвлөжсөн байгаа хаа. Тиймээс Люфиг чи зүгээр ид гэд хажууд нь хайрцаг онгорхоо тавьчихсан. Шанкс Люфиээр дотн байсан юм чи мэдээж Люфиг идэмхий гэж мэддэг л байсан байж таараа. Бас уута Шанксийн одоо чөтгөрийн жимсээ хараад сууж байхад нь энийг ч бас надад өгөх юм уу гэж асуухад нь үгүй ээ. Хэдий чи миний охин ч гэсэн би энийг чамд өгч чадахгүй гэж хэлсэн штэ. Бас дээрэс нь Голди Рожер сүүлийн арлын байршлыг олсон уу гэж асуухад Габан тимээ олчихлоо гэж хэлэхэд ард нь Шанкс баг хоёр хамт зогсож байгаа. Тэр хоёр Лафтелийн байршлыг мэдж байгаа. Тиймээс Шанкс анхнаасаа бүхнийг төлөвлөсөн байгаа. Харин төлөвлөгөөнд нь багийч бас далдуур туслаж байхыг үгүйсэхгүй. За тэгээд намайг шүмжил
Үзэл бодлыг илэрхийл. Би хүний эрхийг дээдлэнэ гэж. За, шүмжсэн байна. Батуг. Магадгүй Shanks Toki Gems гэсэн баха. Toki Gems цаг хугацаагаар аялдаг гэж гардагч хизээч өнгөрсөн рүү явж байхыг нь харж байгаагүй маа. Хэрэв өнгөрсөн рүү явж болдог байсан бол Toki өгөхийнхөө өмнө өнгөрсөн лөө буцаагаад гэр бүлээ аварч чадах байсан баха. Гэхдээ өчнөн олон удаа өнгөрсөн ирээдүр рүү яваад хамгийн зөв замыг сонгосон. Тэгээд өгсөн ч байж болох юм аа. Shanks хэрэг Toki Gems-ийг эдсэн бол Luffy аврахтаа яаж усан цэлж чадсан юм бэ? Luffy-г аварсныхаа дараа эдсэн гэж бодоход бүхнийг төлөвлөсөн. Яаж ингэж бүхнийг төлөвлөсөн юм бэ? Тэгэхээр чимиг таамаг ер нь буруу шүү броо гэж байна. За тийм юм те бас эдсэн байхдаа ингэж Luffy-г аварсан байна гэж бас байхгүй юм байна. За окей, ойлгомжтой. Дараагийнх нь No Spite. Sailor Phoenix ахыг үзэж байсан үе зүгээр л битсэн юм шүү гэж байна. За анх 6-7 настай байхдаа стартер One Piece гардаг байсан үе юм л да. Орой хичээл тарахаар л ганцаараа үлдэхдээ One Piece үзнэ. За гол үйл явдлаа бичиж. Би One Piece-ийн талаар сонирхолтой баримт үзээд эхлэхэд Boomka TV, Corazon, Sailor Phoenix л байсан. Тэр дундаас Team сайн биш гэсэн энэлвтөө бүр надад үнэхээр сайн санагдсан. 5 жилийн өмнөөс үзэж байна гэж байна. За үнэхээр баярлалаа. Би бас яг та нарт гэж хэлэхэд олон жил би яг энэ зөвхөн One Piece-ийг дагнаад гой юмыг хийхийг үнэхээр хичээж байгаа. Дунд нь зөндөө ингээд салгарцсан ч гэсэн одооноос яг идэвхтэй хийж эхэлж байгаа. No Spite баярлалаа. Үргэлж дэмжиж байгаарай гэж хүсье. Цаашдаа илүү гоё контент бүтээгээд бүр сайжраад явна гэж амлая та нартаа. За next алууржин дахиад алуурж байгаа юм гэсэн биш үү? Blackbeard-ийн нууц чөтгөрийн жимс таамаг. Хар сахалт нь одоогоор 2 чөтгөрийн жимс эдсэн мэдэгдэж байгаа штэ. За тэгвэл 3 дахь жимс нь яг ямар жимс вэ? Эсвэл бидэнд анх мэдэгдэхээс өмнө өөр нэгэн төрлийн чөтгөрийн жимс хэрэглэж байсан бол яах вэ? Магадгүй өмнө ярьсан 3 толгойтой нохоон дүр бидэнд харуулаагүй байгаа. Анхны чөтгөрийн жимснийх нь чадвар байж болох уу? Тийм бол Ace-ийг нууц жимснийхэн чадвараар авсан байж болох юм аа. Тулааны дундуур дүр солигдоод дараа нь Ace ялгцсан байдал нь харагддаг санагдаж байна. Тийм би бас уул нь хэлсэн шүү дээ та нарт. Ace болохоор хар сахалт нэг мих ашигласан. Одоо муухай мих ашигласан гэд яг тэгдэг баггүй. Тэгэхээр угаасаа дүр солигдол Ace ингээ ялагдсан байдаг. Үнэхээр одоо тэр шинэ хүчээрээ Ace-ийг сорж аваад чөтгөрийн жимсийг байхгүй болголоо гэд ганц хоёр зохиол буцаал сална өстэй тийм ээ. Тэгээд юм байлаа да. Тэгээд бариулаа л ингээ зодуулаад байна гэж бас байхгүй бах. Тэгэхээр хар сахалт аль үжээний хамгийн анхныхаа жимсийг буюу одоо зоон төрлийн жимсээ идсэн байх магадaltaй шүү гэдгийг та нарт бас дахиад нэг сануулчих. За дараагийн пост руу гаръя. Хэри Black Blade гэнэ. Бид One Piece анime ихснээс хойш ердөө хоёрхан Black Blade харсан. Нэгт нь Ryuma Shisui, хоёрт нь Mihawk-ийн Yoru. За хизээ нэг өдөр Zoro өөрийн хүслийг биелүүлэхээр Mihawk-тай тултнаа. Тэр үедээ эсвэл түүнээс өмнө Zoro Wado Ichimonji-г Black Blade болгох байхаа гэж байна. За Black Blade бол угаас хаккигаар сайжруулсан одоо хүчтэй сэлэм гэж ярьдаг штэ тийм ээ. Энэ бол угаасаа Zoro-д хизээ нэгэн цагт ирэх ёстой зүйл байх гэж би ч бас хувьдаа боддог шүү. За next нь Neat Magician гэнэ. За яг үнэндээ Luffy сарны бурхан, харин Loki нарны бурхан баха гэж байна. Ихэнх хүмүүс Loki-г хуурамч нарны бурхан жимс итсэн. Өөрийгөө жинхэнэ нарны бурхан гэд бодчихсон байгаа гэж боддог. Гэвч Loki тийм юмд хуурдагдахаар тэнэг биш баха. Минкуд бүтэн сарны үед Awakening хийсэн, яг Luffy-тэй адилхан цагаан хөстэй болдог. Мөн Luffy жимсээ анх Awakening хийхдээ бүтэн сард үед хийсэн. Энэ нь зүгээр л санаандгүй явдал байж болох ч одоо ийм юмыг санаандгүй хийх юм бишээ. Тийм ч учраас би Luffy-г нарны бурхан биш сарны бурхан, харин Loki-г жинхэнэ нарны бурхан гэж бодож байна. Доор нь бро Luffy бол жинхэнэ штэ гэж байна. Imaginary value шал өөр юмчлээ sorry. Loki ер нь юм хуурагч төрийн жимстэй байх магадaltaй. Shanks Loki-г хүлээд хизээ нэгэн цагт Luffy бас нэг өөр хүчрхэг жимс идсэн хүмүүс ирнэ гэж мэдэж байсан болохоор нүдийг нь боосон байх гэж бодлоо штэ гэж байна. Нөө шүүмж гинэ. За шүүмжлгүйчсэн би энэ дээр нэг жоох юм хэлье. Нарны бурхан, сарны бурхан яг байж болох үед байж болно. Luffy-гийн угаасаа байгаа байдал нь ингээд яалтчгүй цагаанаар харагддаг те. Тэгвэл та нар одоо Luffy гэр таваа гаргахаас өмнөх одоо энэ таамгуудыг харах юм бол бүгд тэр Skype-ийн арал дээрх тэр бүжиг, тэр хэлбэр, одоо тэр хүмүүсийн хэлжсэн домгуудыг хараад яг л нэг хэлбэр дүрсэн нэг эрзэн маягийн байдаг те. Гэт нэг юм уян налархай хажуудлаас нь Luffy хүртэл бүр яг адилхан тэр нэг сарны өмнө яг адилхан тийм позмос авдаг штэ. Энэ бүхэн батлагдчихад хахад дахиад нэг гэд эсэргцүүлээд Duke-ийн reverse psychology гэдэг
авдаггүй байхаа гэж бодоод байна шүү. Яг угаасаа үнэн. Харин эсрэгээр Локи харин сарны бурхан байж болно шүү дээ, тийм ээ. За дараагийнх нь Cool Sensei, Cute Sensei дахиад орж ирсэн байна. Эртний зэвсэг гэсэн байна. Энэ нэг хитэн зураг байна. Та нар хараад тэгээд ойлгочихгүй дөө. За next нисдэг морин хуур. Янзын нэртэй юм багчнэ. Локи бол Зорогийн дайсан юм аа гэж. Elf of Arc дээр шинээр Локи механик их байгаад байдаггүй ч тэрийн одоо жимсний чадвартай үлэмж битэн гарч байна л да. За үүнтэй холбогдуулаад Локи за бүр энэ арк зохиол дээр ямар чухал үүрэг гүйцэтгэж байгааг байж болох хамгийн боломжтой баг баттай тамгийн хүргье. Том арк бүрийн хооронд заавал нэг жижиг аркч гэх юм уу бэлтгэл арк гардаг зочлалтай. Ваногийн дараа жижиг арк нь Эгэд байсан бол одоо энэ лав жижиг биш байж таарах нэ. За Локи бол Люфигийн биш Зорогийн дайсан. Учир нь нэгт Локи Люфигээс бага шагналтай. За хоёрт Люфи эцсийн дайсантайгаа арк эхлээд л шууд ийм байдлаар таарахгүй хаа. Тэгээ Люфидээ таарахад илүү хүчтэй Люфиг ч илүү сайжруулах хэмжээний дайсан бидэнд хэрэгтэй. Люфи Вано дээр Кайдог чөтгөрийн жимсний Awakening дээр нэмээд Рю гэх шин төрлийн хаки сурж байж дийлсэн байдаг. Одоо хэдий хүчтэй ч гэсэн дэлхийн засгийн газар хар сахалт зэрэг арай өөр түвшний дайснууд өөдөөс нь тулднаа. Арай л жулднаа гинэ. За тэгвэл одоо яг л Люфи болон багийнханд нь time skip хэрэгтэй. Локигийн хоригдож байгаа газар бол Helheim буюу газар доорх тамийн ертөнцөө. Бидэнд тамтай холбоотой нэг гай байгаа штэ. King of Hell буюу Зоро. Энэ байдлаараа Elf of Arc нь 9 өөр ертөнцид хуваагдаж байгаа. Бөгөөд одоо Зоро дээр дурдсан Helheim, харин Brugg, Niflheim буюу хүсний ертөнцид. Гих жишээний одоо Niflheim нь хүүтэн харанхуй өмсөөр хүчигдсэн хүсний ертөнц гэж тэмдэглэгдсэн байгаа юм аа. Яг л Bruggтэй адилхан. Үүнтэй адил байдлаар дэрсэн малгатууд яг таарж явсаар Люфи дээр Asgard буюу бурхтын ертөнц үлдэж тэнд Люфи болон багийнх нь тодорхой хугацаанд үлдэж time skip авснаар эцсийн данд бэлэн болох байхаа гэж байна. За ер нь time skip надад таалагдж байна. Тэгтээ би одоо нэг жоохон спойлерууд уншаад байгаа байхгүй. Спойлер дундаас үнэн байж болох спойлер нь юу юм гэхээр ерөнхийн энэ Elbaf дээр Люфигийн дараагийн шинэ хүч нээгднэ гэсэн байлаа. Тэгээ тэр нь юу юм бэ гэхээр Gear 6 бол гэж бодохгүй байна. Gear 5-ынх нь одоо Full Awakening гэж юм уу? Бүр одоо энэ Sun God Nika-га бүр яг тултал нь ашиглаж чаддаг болох юм болов гэж яг амар хүмүүс яриад байлаа. Тэгээ энийх нь хүч чадвар нь мэдээж одоо та нар мэддэг ба Sun God Nika буюу одоо түүний хүч нь зөвхөн одоо түүний төсөөллөөр хязгаарлагддаг гэдгийг штэ. Тэр Luffy яг энэ бүхнийгаа мэдээд за тэгвэл би ийм хийж үзье. Ингээд нэг өөрчлөлт хийгээд арай өөрөөр болгоод үзье. Одоо яг нөгөө Gear 4 нэгээд Gear 4-ийн одоо 2 3 өөр төрөл өгдөг шиг бас Sun God Nika-гийн ийм хитэн төрөл гарч ирэх юм болов гэж гортоод байгаа шүү. За дараагийнх нь Бүтүк, Ахмад Баги ба Jack Sparrow гинэ. One Piece хамгийн азтай дүр бол мар харахгүй Ахмад Баги юм аа гэж. За азтайч гэх юм уу одоо хувь төөргөн цаанаасаа ингээд таарсан. Гэхдээ бас хамгийн сүүлд One Piece-ыг олоход Баги хамгийн чухал үрийг гүйцэтгэж магадгүй гэж би дотроо боддөг юм аа. Ер нь үнэн ч гэж магадгүй. За ингээд One Piece-ийн хамгийн сүүлийн пост уншицгаая. Depressed Ghost, хар сахалт домогцоон Kraken. Хар сахалт 3 чөтгөрийн жимс эзэмшдэг. Шалтгаан нь түүний бид 78-альчтай төстэй 3 зүрх байдагтай холбоотой байж магадгүй гэсэн онол одоо түүнийг бүр илүү нууцлаг хүчрхэг болгож харагдуулж байна. 8-альч 3 зүрхтэй байдаг. Хэрвээ хар сахалтын бие тийм бол нэг хэсгийн одоо ертөнцид зөвхөн нэг чөтгөрийн жимс эзэмшиж болдог гэсэн дүрмийг би одоо буруу уншаад байгаа юм бах та. Өөрөөр уншчдөө. За хэрвээ хар сахалтын бие тийм юм бол одоо энэ ертөнцид зөвхөн нэг чөтгөрийн жимс эзэмшиж болдог гэсэн дүрмийг яагаад зөрчиж байгааг тайлбарлаж болно. Хэрвээ хар сахалт Kraken домогт одоо зоон төрлийн жимс идвэл маш логиктой байж болно. Учир нь Kraken гэдэг домогт гардаг авраг 8-альчтай төстэй мангас юм аа. За энэ санаа нь түүхэнд гарсан жижигхэн сэжүүртэй холбоотой ч гэж магадгүй. Жишээлбэл Марко хар сахалтын бие өөр гэж хэлж байсан. Мөн хар сахалтын далайн дэрэмжтийн талбан дээр 3 галны яс нь одоо түүний 3 чөтгөрийн жимс эзэмшиж чаддаг болохыг илэрхийлж болох юм аа. Одоогоор тэрээр харанхуйг захирдаг ями номи газар хөдлөлт үүсгдэг гура номыг эзэмшиж байгаа. Хэрвээ түүний 3 дахь жимс нь Kraken бол тэр бүрч илүү хүчрхэг болж далайн төгс мангас болно. Энэ нь харанхуй сүрэл далайг захирах гэсэн 3 хүчийг бүрдүүлнэ гэж байна. За энэ дээр би хар сахалтын талаар та нарт нэгэн сонирхолтой юмыг хэлэхэд хар сахалт хизээч унтдаггүй. За үүнээс нь Shanks ч байна,
хин байдаг үлээ. Энэс амар их айдаг. За би яг олвол яг энэ айж байгаа зургийн тавийг хин айж байна. Одоо яг сайн санахгүй байна. Энэ сорвыг үлдээсэн хүн бол танай хүмүүсийн нэг хар сахалт тийч. Би болгоомж алдсандаа ийм сорвтой болоогүй. Миний хэлэх гэсэн санааг ойлгож байгаа үсттэй. Цагаан сахалтай. За ингээд бичлэгний төгсгөлд юу хэлэх вэ? Тий. Над руу донешны ус хүмүүст үнэхээр их баярлалаа. Та нартаа үнэхээр их баярлалаа. Бас зөндөө хайртай шүү гэж хэлье. За ингээд дараа 7 хоног бол би үнэхээр бичлэгийг чадахгүй байх гэж бодож байна. Хэрэг чадахгүй бол үнэхээр уучлаарай гэсэн ч гэсэн нөхөд гоё зүйл би бэлдээд байгаа. Цаг заваараа жоохон эдитээ хийгээд байгаа. Тэр маань бэлэн болвол дараа 7 хоногийн дундуур орно гэж найдаа. За ингээд бүтэн бистаа цуг байсан та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Удахгүй болгочоо шинэ жилийн мэндийг хамт хүргэе. Баяртай. Сэлгэр ханагсалаа. 18 наснд хүрэх